Энэ удаагийн дугаарт бид энгийнэг хоёр найзын талаар гашуун болон гунигтай түүхийг өгүүлэх юм. Бид залуу насан дээр байгаа залуучууд өрдийн адил ганц шилэн дундаа тавин хугаслаж суулаа. Эхлээд ярианы сэдв аж ахуй, амьдрал цаашлаад түүхтэй асуудал болох төрийн тухай ярилцаж эхэлжээ. Тэдний үзэл бодол улам дамжран хатуу юмны нөлөөгөөрч тэрүү асуудал үүсч эхэлсэн юм. Ярианы сэдвч өндрөө аван асуудал улам хүндэрсээр гийг боож унгасан юм. Ухаан алдахын наахын талд гарт тааралцсан гар утсаараа гийн толгоон тус газрын зохин аим аврагджээ. Энэхүү үйл явдал нь бидэнд согтууруулахундаа болон гар утсаа зөв зохистой хэрэглэхийг сануулсан төдийгүй уур бүх юмдал амьдралыг тань үгүй хийдгийг харуулсан явдал байсан юм. Хохирогчийн овгнэр